Impact програм дээр шинээр данс нэмэхдээ ерөнхий журналын гүйлгээний мэдээлэл дотор байрлах дансны мэдээлэл цонх руу орно. Тухайн цонхны дугаар хэсгийн хойно байрлах шар дээр дарахад програм дээр нээгдсэн байгаа дансууд харагдах бөгөөд хэрэв танд 91-ийн техниктэй орлогын татварын зарлалын данс харагдахгүй байгаа тохиолдолд хэрхэн нэг талаар тайлбарлая. Дансны дугаар хэсэг дээр 91-ийн техник гэсэн кодыг араас бичиж өгөхөд дансны төрөл нь дотоодын данс гээд итгэхгүй байна. Энэ тохиолдолд данс нээвэл данс нь хаалтын гүйлгээнд оролцож орлого зарлагын нэгдсэн данс руу хаагдах боломжгүй юм. Тиймээс дансны төрлийг солих шаардлагатай. Үүний тулд дансны нэгдсэн төлөвлөгөө цонх руу орон код гэсэн хэсэгт 91-ийн техникийг бичин дансны төрлийг орлогын татварын зардал болгон хадгална. Хадгалахын тулд Ctrl+Alt+S гэсэн төвчний хослолыг дарна. Ингээд дансны бүртгэл цонхны дансны дугаар хэсгийн 1-р сегмент дээр хулгана байрлуулан Shift F4 товчийг даран сэргээх товчийг дарна. Ингэснээр орлогын татварын зардлын дансны төрөл маань дотоодын төрлөө болон орлогын татварын зардал төрөлтөө болох юм. Ингээд дансны кодыг шинээр дахиж бичнэ. Ингээд татварын зардлын дансны төрөл маань орлогын татварын зардал болсон байна. Дансны нэрийг тохируулан хадгалах товчийг дарна. Дугаар хэсгийн хойно байрлах шар дээр даран сэргээх товчийг дарахад орлогын татварын зардлын данс маань нээгдсэн харагдаж байна.